залуужлах бичлэг хөгж ийн. Тэгээ залуу настай холбоотой нэг юм ирнэ. Энэ өмнө нэг лайв дээр ярьжсэн санаудаа 5 минутанд базаа хэлж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөөх 3 дахь санаа нараа юу юм бэ гэхээр энэ айгүй чухал сэдв заяа. Айгүй чухал сэдв. Энэ сэдвийг ойлгохгүйгээр угаасаа хүмүүс нэг хол явахгүй. Гэтэ би та нарт завхарлыг сурчлаа гэдэг яг нэг 40 настай эмэгтэйнд ч юм уу би одоо энэ сэдвийг тайлбарчиг гэж бодъё л да 50 настай ч юм уу. Тэгвэл манай бичийн зүгээс дурлахыг бол хориггүй. Тэгэхээр дурлал бол байнга байж ах хэвээр. Яг бол нэрүүл сард байдаг хүнд бол байж л байдаг. Ингээд эмэгтэй хүн эсрэг хүснээ хараад сайхан байгааг нь харагдаа. Өө ямар сайхан хүн бэ гэж бодох бодол байх юм бол тэр нэг тийм буруу биш. Тэр нь гэхдээ нэг тийм хит их байдлаар юм уу хит сэтгэл хөдлөл байдлаар илэрдэг байх ёсгүй гэсэн. Хөнгөн хумгай байдлаар ч юм уу. Ингээд энэ тийм үлэв долив хийсэн байдалтай биш. Зүгээр л ингээд тухайн хүний эсрэг сайхан байгаа байдлыг үнэлдэг, хайрладаг болох нь бол зөв төлөвшлөх байхгүй. Нугаас нь бас тогтсон хүнд бол байдаг. Өө юм сайхан залуу байна. Сайхан эмэгтэй хүн байна. Өө энэ бие ямар гоё авч явд юм бэ? Тэ? Энэ бол байж болох. Харин тэр нэг хитрээд завхаарл буруу байдал ч юм уу байх хэсэг байхгүй. Тэгээд дээрэс нь бид нар хэрвээ хөгжлийн зам хайж байгаа бол хөгжлийн замын хамгийн гайгүй зам нь юу юм бэ гэхээр аль нь байх хэрэгтэй байхгүй. Одоо ийм маргаан зөндөө өрөндөн шүү дээ. Хүн хөгжихийн тулд ганц байх хэрэгтэй юм уу? Эсвэл үүрүүд нь олон төрөлтөөр үлдээвэл илүү ингээ бацтай байх юм уу? Өөрийгөө илүү сайн удаан өргөжлүүлж чадах юм уу гэх. Махан би төвтэй хүн бол үгүй би өөрөд нь үлдээнэ. Би олон байх хэрэгтэй. Би олон эмэгтэй хүн өөрөд нь хэвлээд нь үлдээснээр би илүү үргэлжлэж амьдрнаа гэж үздэг хүн байдаг нэр толгомч. Эсвэл аагүй маа би хөгжих хэрэгтэй. Би ганц би байх хэрэгтэй. Би өөрийнхөө энерги тэ доцоо бэлгийн энерги гэдэг зүйлээ ч юм уу хөгжил гэдэг зүйлээ завхаарл тавихгүйгээр дандаа ганц зүг байлгаад өөртөө төлөвлүүлээ. Яг хамаа гэдэг хүн байдаг. Гэтэл аль нь яг хэрвээ хитэрсэн бол аюу буруу. Хитрхи зөв байдлаас хитэрсэн бол аюу буруу байхгүй. Монголчууд ч юм уу ер нь энийг ойлгодог нь ингээд нэг юм их хооронд нь маргалдуулдаг шүү дээ. Цагаан олтой байх юм уу, махан олтой байх юм уу? Ганц бий байх юм уу, олон хүүхдтэй байх юм уу? Тэ? Ирэх хүн шиг ирэх хүн байх юм уу? Жохон дарга төрөг мөртлөө оюу ухаантай хүн байх юм уу? Энэ чинь аль л зүг байхгүй юу? Зүгээр ингээд тэр тухайн хүнтэй таарсан хэлбэрээрээ ингээд таарсан хэлбэрээрээ хэрэгжиж байх ёстой л гэсэн үг. Дээрээс нь хүн оюун ухаан төвтэй байх юм уу? Бие махбод төвтэй байх юм уу? Тэгээд бизнесээр гоё хичээлэх юм уу? Шүүд байх юм уу? Монгол ирэх хүн байх юм уу? Эсвэл зүгээр жоохон даруй хүн мөртлөө компьютер судалдаг, том зузаан шилтэй гэдэг компьютернүүдэд өдөр шөнө ном уншдаг тийм хүн байх юм. Дахиад маргаан. Гэтэ хэлсэн шүү дээ. Яг энэ бичлэгийг үзэж байгаа хүн байх юм бол би хинбэ, хизээвэ, юу вэ гэдгийг тодорхойл. Тэгээд би аль түвэн надад илүү амархан ирдэг вэ? Аль түвэн намайг дахин дотгошгүй болгодог вэ? Онцгой болгодог вэ? Гэдгийг тодорхойл. Та үнэхээр спортлог хүн байж магадгүй. Спортлог. Тэгвэл тэр спортлогоор л мундаг бай. Гэхдээ оюун ухааны хөгжлөө бит итгэжигт нь хаяарай. Тэгээд дээрэс нь спортлог төвтэй хүмүүс гэхээр жоохон завхаа ч юм уу те эсвэл олонний хараанд байдаг ч юм уу тийм хүн юм шиг болох гэдэг. Гэхдээ тийм биш байхгүй. Одоо яг орчин үеийн спортлог хүн болохоор яг ямар хөө байх хэрэгтэй юм бэ гэхээр зөв даруй сэтгэлээ авч явдаг. Тэгсэн мөртлөө яг зөв үедээ хүч чадлаа хэрэгжилж чадах уу? Тодорхой хэмжээний оюун ухаан хумсартай тийм хүн байх хэрэгтэй. Тэгвэл ингээд өдөржингөө ном уншдаг хүн өдөржингөө тэг ингээд юм судалдаг. Тэгээд ганцаараа байдаг. Ганц бие гэдэгтэй буурлагддаг. Тэр нөхдүүд энэ зөв юм уу гэвэл зөв. Гэтэ хитрүүл ганц бие амьдрал чинь уул айгүй боломжтой хөгжих боломж. Гэтэл энийг ном байдал болгочтой гараа зөндөө байдаг хгүй. Тэгээ баруун гартаа нөхөлгөөс цаашгүй. Гэхдээ номоос цаашгүй. Эхтээ хүн байж охин шиг, охин юм байж хит иршүүд ч юм уу. Иймэрхүү байдлаар ингээ хүүсний тэнцвэртэй байдлаа алдсан. Би авч явах байдалтай соёлгүй, зожиг тийм байдлаар хэрэг ганц бие бол хэрэг байхгүй. Тэр ганц бие байдлаа засъя гэдэгтээ хостой болоод хэрэг байхгүй. Эхлээд өөрийгөө зас. Тэгээд тустай бол. Тэрс биш өөрөө ч юм ганц бие яаж явахтай зожиг ядаргаатай амьсгаа мөртлөө дахиж нэг хүний амьдралаар тоглоод явах хэрэгтэй тийм үстэй. Тэгэхээр ер нь бол аль нь хитрүүл буруу гэсэн үг. Орчин үед бол харин хүн энэ багтаж чадсан бэлгийн энергийг харин би танарт хуургах аргыг зааж өгөх гэдэг ааш тэрсэн.
ганц би амьдралаа удаан хадгалах, зөөр хадгалах аргыг зааж өгье. Хэрвээ хостой байгаа өдөр хостой гоё байх аргыг зааж өгье. Гэтэ надад хичнээн хос байхгүй ч гэсэн онлын хувьд би бэлгийн энерги гэдэг зүйлийг маш сайн тайлбарж өгч чадна л гэсэн. Нэг л бол нэлэх гэсэн. Тэгээд бичлэг дууссан байна. Тэгээд бити намайг зохион гэж бити бодоорой. Надтай харилцдаг хүмүүс намайг бити ургуулж бодоорой. Тэрийг гоё. Тэгвэл намайг үнэхээр бургуулж бодоод байдаг. Энэ чинь тэгээд бити тэгээрэй. Би угаасаа яг мэдээж би чинь итгэж хүн шүү дээ. Итгэж хүн. Тэгсээ дээрээс нь би бас буддишнтай хүн. Тэгэхээр тодорхой хэмжээнд бол хувь хэмжээндээ барина. Гэтэ надад ашигтай харилцаа байвал би харилцаа үүсгэхээс ерөөсөө татгалцдаг. Тийм болохоор миний амьдралд бас харилцаж исэн 3 4 эмэгтэй хүн байгаа. Тэгээ 3 4 эмэгтэй хүн байгаа. Нэг тэр ичмэр зүйл биш. Гэтэ ер нь бол нэг одоо бол айл айлтай нэг тийм харилцаатай биш байдаг. Тэр харилцаанд нь ч гэсэн тийм амар үр удмөглөг чиглэлтэй ч юм уу тийм байгаагүй. Тэгээ тэр хүмүүстэй жоохон хөрөлтөй байсан ч магадгүй. Гэтэ ирээдүйд харахад бол нэг тийм хөрөлтөй байгаагүй л харилцаанд байгаа. За баяртай 6 минут болчих. Минут төрүүлсэн байна.